За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид үзэгч та бүхний энэ өдрийн амрыг ирье. За ингээд Mast Innovation Talk гэсэн энэ инновацийн талаарх одоо цуврал хэлцүүлгийн зочны эхний дугаарт бид одоо шинжилгээ ухаан технологийн их сургуулийн ректор асан Монгол улсын одоо ардын багш за шинжилгээ ухаан технологийн их сургуулийн нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лаборатори эрхлэгч Бадарч багшигаа одоо ураад байна. За ингээд танд энэ өдрийн минь төргий багшаа. За ер нь орчин үед бол энэ одоо мэдлэгийн эдийн засаг за мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал энэ төргээд мөн дэлхийн дахинд бол маш их одоо энэ томоохон өөрчлөлтүүд өнөөдөр явагдаж байна. За энэ хүрээнд бол энэ дээд боловсролын одоо нийгэмд гүйцэтгэх үүрэг роль дээд боловсролд ер нь нийгмийн зүгээс ямар шаардлага тавигдаад байгаа вэ? Та ер нь дээд боловсролын хөгжлийн чих хандлагаар хаашаа явж байна? Энэ талаар таны санаа бодлыг сонсъё багш. За баярлалаа. Ер нь дээд боловсролын хөгжил бол сүүлийн жилүүд бол ихээхэн өөрчлөгдөж байна л да. Гэтэ би нэг жоохон түүх ярьчихъя. ЮНЕСКО-гоос 1997 онд дээд боловсролын дэлхийн анх дугаар баг хурал гэж хийсэн. За тэр үед бол ЮНЕСКО-ийн дэлхийн нийтийн дээд боловсролын гол одоо хөгжлийн чиг хандлага нь бол масс шинжтэй болж байна. Тийм учраас бид нэр бол энэ дээд боловсролын чанарт нь их анхаарах ёстой болох нэ гэсэн ийм дүгнэлтийг бол гаргаж ирсэн. За 2012 онд за би тэр эхний хуралд нь бол Монголын төлөөлөгчгээд оролцож байсан л та. Тэгээ хоёр дахь хурал нь болохоор 2012 онд болсон юм. Тэрэнд нь бол би тэр үед ЮНЕСКОд ажиллаж байсан учраас бас зохион байгуулах ажлын хэсэгт нь оролцож тэр хурлын үйл ажиллагаанд бол одоо хажуугаас нь оролцож байсан юм. Тэгээ тэр үеийн одоо асуудал бол юу байсан гэхээр мэдлэгийн эдийн засаг гэдэг юм бий болж ирлээ. Тийм учраас дээд сургуулиудаас энэ боловсролын салбарт бол ялангуяа энэ мэдлэгийн эдийн засгийн одоо засгийг хөгжүүлэхэд бол дөрвтэй хувь нэмэр оруулах ёстой болж байна гэсэн ийм асуудлыг бол тавьж эхэлсэн. За одоо 2-7 хоногийн дараа энэ Барселона хотод дээд боловсролын одоо дэлхийн 3 дугаар баг хурал болох гэж байна. За энэ хурлаар бол одоо өнөө үед ялангуяа энэ хиймэл оюун, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, энэ нейросайенс ингэж их эрчимтэй хөгжиж байгаа үед бол дээд боловсролын салбарт бол чигтэйхэн том парадигмын шилжилт болох нэ гэдэг. Ийм учраас бол энэ асуудлаар дэлхийн одоо дээд боловсролын чиглэлээр ажилладаг эрдэмтэн мэрэгжилтнүүд бол цуглаж дэлхийн хэмжээнд дээд боловсролыг 2030 он хүртэл хөгжүүлэх замын зураг гэдгийг гаргахаар төлөвлөж байна л да. Тийм. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийтээр нь харах юм бол нэг иймэрхүү байдалтай. За манай улсын хэмжээнд бол харахад бол юу байгаа? Манай улсын хэмжээнд ер нь дээд боловсролын байгууллагууд бол мэдлэг үйлдвэрлэж байна. Тодорхой хэмжээнд мэдлэгээ бол хадгалж байна. Одоо янз бүрийн нийтлэл одоо ном одоо диссертац гэх мэтийн одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол одоо үйлдвэрлэж гаргасан мэдлэгээ бол хадгалж байна л да. Тэгэхээр энэ уламжлалт мэдлэг үйлдвэрлэх энэ хэвийн их сургуулиудыг бол нэгдүгээр эренбийн их сургууль гэж нэрлэдэг байгаа. Нэгдүгээр эренбийн мэдлэг боловсруулдаг. Одоо бол мэдлэгийн 2 дугаар эренб гэж яригдж байгаа тийм. За мэдлэгийн 2 дугаар эренб гэдэг бол үйлдвэрлээд гаргасан мэдлэгээ хэрэгжүүлэх асуудал. За энэ хэрэглэнэ гэдэг нь нөгөө та нарын яриад байгаа инновац гэдэг юм чинь. Тэгэхээр энэ 2 дугаар эренбийн мэдлэгийн одоо их сургуулиуд болох. Энэ чиглэлээр бол манай их сургуулиуд, манай дээд боловсролын байгууллагууд сүүлийн жилүүдэд бол бас анхаарч ажиллах гэж үзэж байгаа шиг байна.
одоохондоо бас тодорхой үр дүн өөр яг тийм болцсон юм алга л да. Тэгээ би энэ дээд боловсролын онол арга зүй гэж ном 3 ийм цоврол ном гаргасан. 3 дугаар номон дээр бол энэ эрдэм хэлгээ судалгаа инновацийн талаар бичсэн юм байна. Докторийн сургалт. Тэгэхээр энэ номыг бичиж байгаа үед бол бид мэдлэгийн 1 2 дугаар ирэм гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр мэдлэгийн 3 дугаар ирэм гэж гараад ирсэн. За мэдлэгийн 3 дугаар ирэм гэхээр бол их сургууль бол мэдлэг үйлдвэрлээд дараа нь мэдлэгээ хэрэглээд за тэгээд түүнийгээ системийн үүднээс нь авч үзээд энэ асуудалд одоо нийгмийг оролцуулах зөвхөн одоо үйлдвэрлэлийг оролцуулах биш нийгмийг оролцуулах өргөн хүрээнд одоо ард түмэнд одоо энийг хүргэх ийм одоо асуудалд бол тулгарч байгаа юм байна. Тэгэхээр энэ бид нэр бас энэ 3 дугаар ирэмбийн мэдлэгийг үйлдвэрлэх их сургууль болох асуудал бол манай их сургуулиудын өмнө зайлшгүй тавигдах нэ гэдгийг маш ойрын үед гэсэн үг бас тий. Тэрийг бол одоо аль болохоор эртхэн хийвэл бид нэр их сургуулиудынхаа хөгжилтүүл дөрвтэй алхам аргах юм гэж ингэж үзэж байна. Тэгэхээр яриа маань бас инновац гэж одоо шууд холбогдож ийн ялгаар байхгүй. Тэгэхээр энэ удаагийн бас зочны ярилцлага бол инновацийн 7 хоногтой бас уялдаж байгаараа онцлогтой. Тэгээд та дөрөв бас хэллээ. Таны ч бас нэг судалгаа яриан дээр бас байсныг би санаж байна. Монгол хүний оюуны чадамж бол дэлхийд 11-р ирэмтлэгдэж байна. Хэрэглэх байдал нь 49-р байна. Бүр хөгжүүлэх нь бүр хоошоо 50-60 руу орчлоо гэж. Тэгэхээр энэ чинь л одоо бидний одоо энэ өнөөдрийн бэрхшээл юм шиг байна. Уг нь өгдөл нь байгаад байдаг. Тэр энийг яаж богино хугацаанд энэ одоо байгаа өгдлийг энэ дэлхийн жишг болсон орнуудын төвшөнд одоо хөөх биш одоо товчлох хүрэх арга зам нь юу вэ вэ? За энийг хэлхийн тулд би нэг жишээ хэлье. Юу шүү дээ. Орос орног та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Дэлхийд анх удаа сансарт одоо хүн нисгсэн. Лазерын технологиг 62 онд Оросын 2 эрдэмтэн нээгээд тэгээд Нобелийн шагнал хүрч байсан. Гэтэл өнөөдөр сателлит холбоон дээр Орос хэдий таана байна. Лазерын технологийн үйлдвэрлэлд Орос хаана байна? Байхгүй шүү. Яг үнэ. Энэ юу хэлж яах вэ гэхээр нээлт бүтээл гаргана гэдэг нэг асуудал. Хэрэг яг үнэ. Үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэдэг асуудал. Нөгөө инновац болгох гэдэг чинь өөр асуудал. Яг үнэ. Тийм байна. Яг үнэ. Яг үнэ. Тийм учраас бид нар ч гэсэн бас бодох хэрэгтэй л дээ. Тэгээ энэ инновацийг ер нь яаж одоо дэмждгийг, яаж хөгжүүлдгийг гэдэг ийм асуудал зайлшгүй гарч ирж байгаа. Тэгэхээр манайхан бол ихэнх нь мөнгөний асуудал ярих гэдэг юм. За мөнгөний асуудал бол тэнд байх нь байна. Гэхдээ хамгийн гол асуудал бол энэ дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд яаж инновацийг бий болгосон гэхээр оюуны өмч асуудал. Яг үнэ. Тэгэхээр энэ их сургуулийн багш нарын бүтээлийг патент болгоод эсвэл одоо оюуны өмчийн хуулиар хамгаалаад за тэрийг нь одоо энэ үйлдвэрлэлийн үйлдвэрийн салбар одоо худалдаж авдаг. Тэрэнд нь төрөөс дэмжлэг үзүүлдэг. Яг үнэ. Их сургуулийн багш нарыг одоо өөрсдийнхөө патентыг бүртгүүлэх энтерт нь бол Бас дэмжлэг. оюуны өмчийн хуулиндаа бас жоохон хөнгөлт хийж тэгж хөгжсөн байна. Тэгэхээр манайх энэ оюуны өмчийн хуулиа бол одоо анх одоо гарч ирсэн санаа нь бол миний бодлоор бол энэ нэг урлаг уран сайхны чиглэлийн улсуудын оюуны өмчийг хамгаалах тэр чиглэл рүү их анхаарал ийцэн. Ерөнхийдөө нэг зохиогч ирэх тал руу гэсэн тийм их шаа тийм. Зохиогч ирэх тэр тал руу. Гэтэл одоо энэ инновац гэдэг юм чинь бол яг тэр эрдэмтэн улсуудын гаргасан бүтээлийг яаж эрхийг хамгаалах вэ гэдэг тэр одоо системийг нь бид нэр сайн бодож
оюуны эмчийн хуулийг өөрчлөх ч юм уу сайжруулах шаардлагатай байгаа болов. Эсвэл тодорхой хугацаагаар тэр хуулийн одоо хэрэгжих тал дээр нь бас янз бүрийн хөнгөлт ч юм уу тийм зохицуултууд хэрэгтэй. Зохицуулт шаардлагатай болж байна гэж би үзэж байгаа юм. Тэр хамгийн нэгдэх асуудал тэр байна. Тэгээд сургуулийн багш нар бол өөрийнхөө одоо бүтээлийг патент болгоо ч юм уу ингээ батлуулаад тэгээд тэр патентаа бол одоо үйлдвэрлэлд нэвтрүүлснээр нь бол тэр патент бол их сургуулийн багшийн нэр дээр өөрийнх нь өмч биш л дээ. Тэр бол их сургуулийнх нь өмч. Гэхдээ зохиогч нь бол тий их сургуульд өгч байгаа тэр патентын одоо юу гэдэг ашиг гэдэг юм уу гэдэг хураамж гэдэг юм. Тэр юмнасаа бол багш нь хүртдэг. Тэр системийг л их зөв тогтоох хэрэгтэй. Тэгэхээр тэр тал дээр бол манай дээр ингээ бүр хүн болгонд хүрэхээр ойлгомжтой бичсэн зүйл бол би олж харахгүй байна. Тэгэхээр энэ тал дээр бид нэр их ажиллах ёстой болов уу гэж бодож байгаа. Саяны таны ярианд гарлаа нөгөө хэрэглэн дээр нөгөө үйлдвэрт нэвтрүүлэхт нь төрөөс дэмжлэг үзүүлэх гэж. Яг тэр дэмжлэг нь яг юу байвал ямар шүү хэлбэрээр байвал зохистой вэ? Ер нь бол их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа гэж дээр үеэс бид нэр бол дээд боловсролынхын их ярьдаг л да. Яг нь сүүлийн үед бол энэ triple helix гэж систем. Гурвалсан загвар гэдэг байна тийм. Дэлхийн нийтээр энэ гурвалсан загвар гэдгийг яриад байгаа. Одоо засгийн газар, үйлдвэрийн газар, их сургуулиуд юм уу эрдэмтдийн байгууллагууд яаж хамтарч ажиллах вэ гэдэг энэ асуудлыг бол зохицуултыг хийдэг тэр их янз бүрийн тийм зохицуулт байна л да. Тэгж үтсэн чинь сүүлдээ ерөөсөө нөгөө тэр 3 дугаар ярин би мэдлэг боловсролтой холбогдоод нөгөө уруулсан загвар чинь дөрвөлсөн, тавлсан загвар болоод өрөвчсөн. Тийм. Тэгэхээр манайхаа энэ талаар дуурахгүй байгаа зүгээр энэ оны ихээр энэ Монголын шинжлэх ухааны талаар ЮНЕСКО-гоос гаргасан нэг тайлан дээр бол Монгол одоо дөрвөлсөн загварыг хэрэглэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгсөн байл. Тэгэхээр энэ бол манайханд өгсөн одоо тэр эрх мэдэлтэй хүмүүс бол энийг уншсан одоо сонссол байгаа. Тэгвэл яаж хэрэгжүүлэх гэдэг тал дээр манайхан бас одоо сайн ухаарч одоо бодоогүй байж магадгүй юм. Тэгээ бид нар бол ер нь энэ юугаа инновац гэж яриад байгаа болохоос биш. Одоо яг бодиттой бариад авах юмнууд нэг цөөхөн байна шүү дээ. Тийм учраас энийг хөгжүүлэх гэвэл бид нэр их сургууль, үйлдвэрлэл, засгийн газар, нийгэм хамтрах. За тэгээд сүүлийн үед бол энэ инновац гэдэг юм чи хаанаас гардаг гэхээр тэр урлаг орон сайхан тэр уран сайхны мэдрэмжээс бий болдог гэдэг шүү дээ. Бүтээл сэтгэлгээ. Тийм учраас бол энэ тэр компонент нь байхгүй учраас бас инновац нь гарч ирэхгүй байж магадгүй юм. Тийм учраас бид нар бол аль болохоор энэ бүтээл сэтгэлгээг хөгжүүлнэ гэж ингээл зүгээр яриад байх биш. Яаж хөгжүүлэх гэдэг арга хэмжээнд нь бид нэр жоохон бодож янз бүрийн мэрэгжлийн улсуудыг ялангуяа тэр урлаг уран сайхан дизайн тинкинг гэдэг юм сүүлийн үед маш их хүчтэй болж байна. Энэ одоо тэр уран сайхны мэдрэмж тэр юмн дээр нь бас анхаарах тийм хөгжүүл инженерийн одоо сургууль гэхэд бол соёлын тэр компонентуудыг маш сайн одоо сургалтандаа холбож өгөх хэрэгтэй. Тэгжвэж бид нэр инновац гэдэг. Өөрөөр хэлбэл инновацийн дэд бүтц экосистем гэдгийг бүтэн гаргаагүй байж бид нэр инновац гэж яриад байна. Гэтэл цаана нь бол бас тийм бас нарийн нууцуд байдаг юм шиг байна шүү дээ. Тэр нууцуудыг бид нэр сайн судалж үзэх хэрэгтэй гэж бодож байна. За би бас нэг юм тодруулчих гэж. Одоо манай шинжлэх ухааны технологийн сургууль чинь Монгол улсын одоо хамгийн том ялангуяа техник технологийн чиглэлээр мэрэгчлэн бэлтгэдэг олон жилийн одоо уламжлалтай шинжлэх ухааны технологийн том төв. Мэдээж Монгол улсын одоо аж үйлдвэрийн хөгжил, нийгмийн эдийн засгийн хөгжил маш их чухал үүрэгтэй байгууллага. Тэгээ та бол 92 оноос одоо 1992 оноос манай ШТС-ийн ректороор бол ажиллаж ирсэн. Тэгээ тухайн үед бас Go to Innovation гэдэг одоо Монголд бараг л анх
инновацийг ярьж эхэлжсэн хүмүүсийн нэг гэж би бас ойлгодог л доо. Тэгээд яг энэ манай шүтээсийн хувьд бол мэдээж одоо шинжилгээ ухааны технологи, инновацийн хөгжил, Монгол улсын хөгжилд бол мэдээж шийдвэрлэх үүрэг оройлт нь бол ойлгомжтой. Тэгэхээр манай яг шүтээсийн тухайд одоо яг энэ инновацийн тэр 3 4-р иргэнийхээ мэдлэгийг одоо түгээх хөгжүүлэх тэр механизмаа бүрдүүлэх талаар бид юу хийх ёстой вэ? Та энэ дээр юу гэж бодож байна? За би сүүлийн 20 жилийн дотор нэг 3 жил нь Монголд байлаа л да. Учраас бас Монголынхаа нөхцөлийг тэр болгон сайн мэдэхгүй бас нарийн учрыг ойлгохгүй байж болно. Зүгээр миний мэдлэг бол Монголынхаа төлөө мэдлэг жоохон өнгөцсөн байж магадгүй. Буруу ярьж байвал уучлаарай. Ер нь ингээ хараад байхад өнөөдөр манай улсад бол бас шин технологи тэр үедгээл аж үйлдвэрийн 4-р хувьсгалч нэлийн технологи ч гэсэн орж ирж байна. За өнөөдөр Монголд мэдлэг хаана байна вэ гэвэл мэдлэг их сургуульд байхгүй. Мэдлэг үйлдвэр дээр байна. Тэр технологитой үйлдвэр дээр. Сүүлийн үеийн яг технологийн мэдлэг сүүлийн үеийн шинжлэх ухааны технологийн мэдлэг бол тэр үйлдвэр дээр байна шүү дээ. Өнөөдөр нунтаг төмөрлөгийн үйлдвэр гэдээ ороод ирчихэж. Энэ чинь бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нэг одоо юу шүү дээ. Салбар. Тийм учраас бид нэр их сургууль маань сурхучийнхээ хүрээнд л хичээлээ заагаад байвал мэдлэг энэ сурхучгээрээ л үлдээлээ хоцрогдоод технологич нь тэр одоо практик дээр л өгч тийм. Тооны маш орчин үеийн технологи нэвтэрсэн нэг хувийн тийм үйлдвэр байна гэж би харсан. За тэр зэсийн хавтан үйлдвэрлэдэг бас орчин үеийн технологи. Энэ одоо шинэ технологи дээр манай багш нар очиж ажиллаж байна уу юу? Манай багш нар тэрийг сонирхож байна уу? Тэндээс сурч байна уу? Тэр тийм үйлдвэрүүдийг байгуулах үйл ажиллагаанд нэг сургуулийн багш нар оролцож байна уу юу? Энэ асуудал бид нэр эхлээ хариулах хэрэгтэй юм л да. Тэгэхээр зарим одоо салбарын багш нар ялангуяа одоо сүүлийн үед бол манай их сургуулиуд бол барууны одоо тэргүүлэх их сургуулиуд мастер, доктор хамгаалсан олон сайхан залуучуудтай болж. Тэгэхээр энэ залуучуудыг одоо тийм үйлдвэрлэлтэд одоо очиж ажиллах тэр талын их дэмжиж тэр одоо их сургуулийн хүрээнд байгаа мэдлэгийг дамжуулах бас тийм шинжлэх үеийн одоо төвшөнд нь татаж авсрах ийм ажлыг л энэ манай их сургуулиуд их анхаарч онцгой анхаарч ажиллах ёстой л гэж би бодож байна. Яг үнэ. Одоо манай багш нарт бол ингээд мэдлгүүд байна. За яг хөө мэдээж энэ та нэг жишээ ярьж байгаа. Сургагчийнхаа хүрээнд захаас гадна бас судлаач, бас шинэ технологи дэвшилтэд одоо юм хөгжилд дур сонирхолтой зөндөө багш нар байгаа. За тэр багш нар маань тэр мэдлэгээ инновац болгож бизнес болгох, хөгжүүлэх энэ одоо орчин ир бүрдсэн бол ер нь одоо энэ чиглэл дээр одоо төрөөс бодлогын хувьд дэмжлэг байгаа гэж байгаа боловч ер нь цаасан дээр л голцоо энэ бодлогын бичвэрүүдэд үлдээд ах шиг санагдаад байдаг. Зүгээр заавал одоо тэрийг хүлээхгүйгээр шүтээс дангаараа одоо энэ дээр манлайлж, санаачилж хийх ямар ажлууд байх ёстой вэ? Яг би түрүүнд ерөнхийд нь хэлсэн юм. Ер нь бол яг би үл хэлсэн багш нар сургагчийнхээ өрөөнд хичээлээ заах юм бол энэ хоцрогдчихно гэж би л хэлсэн. Яг үнэ тийм. Яг судалгаа хийж байгаа бас гадна дотны юм үзээд хараад гадагш дотгошоо юм уу хэвлүүлээд ингэ байж байгаа ус зөндөл байгаа л да. Гэхдээ одоо түүнийг одоо яг инновац болгох асуудал дээр жоохон янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг байж магадгүй. Тэгэхээр тэр бол юу гэхээр би бодож байгаа зүгээр засгийн газар гэдэг нэг одоо садаа болж байна гэдэг нэг үгээр бүх юмыг хаачиж бас болохгүй. Бүх юмыг л төрөөсөл гэдэг тийм. Төр засаг бол одоо тэр болохгүй байгаа эрх зүйн зохицуултыг хийж өгөх.
эрх мэдлийн хуваарлтын зөв болгож өгөх тал дээр л анхаарна үхээс биш. Бүх юм хийж өгөх. Яг хэрэгжүүлэх тал дээр бол одоо тэр сургууль тэр багш нар өөрсдөө их санаачлал гаргах ёстой л. Тэгэхээр энэ дээр түрүүний хэлдэг тэр одоо 3 дахь одоо оролцогч буюу энэ үйлдвэрийн газар. Тэр үйлдвэрийн газартайгаа холбоотой тогтнол энэ сургуулиуд одоо нэг хараад байхад нэг үйлдвэрийн газартай гэрээ байгуулад байх шиг байна. Тэгээ байгуулсан гэрээний дагуу нэг сургуульд нэг лаборатори байгуулна гэдэг. Тэгэл тэрийг одоо их болчихлоо гэл нийтэн сая төгрөгийн лаборатори байгуулсан. Одоо тэгээ хамтаа ажиллагаа болчлоо гэж. Энэ бол зүгээр нэг л хувилбар гэх тийм ээ. Хамгийн энгийн хэлбэр. Тэгэхээр бид нэр жоохон энэ ер нь манайхан юмыг их хялбарчлах тийм сэтгэлгээтэй юм. Нэг зүгээр нэг энгийн юм хийчихэл их том юм болгож ярих. Тэрвэл энгийн юм. Бид нэр арай өөрөөр одоо удаан хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг л түншлэх ёстой байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэр үйлдвэрийн газар ямар ашиг болох юм. Тэгэхээр тэр хийж байгаа одоо бидний хийж байгаа судалгаа бол тэр үйлдвэрийн газрынхаа хэрэгцээ шаардлага тулгарсан юм байх хэрэгтэй байхгүй. Яг асуудлыг шийдэхэд туссан тийм ээ. Тэгэхээр хамгийн ихэнд ярьсан асуултанд би нэг дутуу хариулчихъя. Юу гэхээр бид нэр өнөө хүртэл юу ярьж явсан гэхээр Монголын одоо их сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэнэ. Азийн шилдэг эдэд оруулнаа гэдэг. Ингээд нэг манайхан чи хийсвэр сэтгэлгээ сайн хөгжсөн учраас ингээд айгүй гоё хийсвэр сэтгэлгээтэй тийм ээ. За тэгвэл өнөөдөр тийм биш болчлоо л доо. Өнөөдөр улс орнууд чинь хамгийн түрүүнд энэ улс орноо хөгжүүлэхэд энэ сургуулиуд ямар үүрэгтэй оролцсон юм. Сургуулиуд хэлэх байгаад бид нэр хүнийг бэлж өгч байна гэж. Яг сайн ч бай, муу ч бай, чанар муутай ч бай нэг жилээс жилд одоо олон мянган инженер мэрэгчлэнүүд бэлдээл байна л да сургуулиуд. Гэтэл энэ бол хангалттай биш байна. Өнөөгийн нөхцөлд бол улс орны эдийн засагт за Монгол улс сайн ч гэсэн муу сайн ч бай, муу ч бай нэг алсын хараа 20 50 гээд нэг алсын чиглүүлэх нэг баримт бичгтэй болсон. Тэр баримт бичгт бол бас тодорхой зорилтууд байгаа. Тэгэхээр тэр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх эсвэл тэрийг одоо 50 онд хэрэгжинэ гэж байгаа зорилтыг 30 онд хэрэгжүүлэх найшлуулах энэ чиглэл дээр бол их сургуулиуд бол их онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэр алсын хараа 20 50 чинь нэг хүн хийгээгүй одоо маш олон хүн оролцож хийсэн учраас олон хүний одоо оюун санаагаар бүтсэн тэр зүйлд бол бас авах юм их байгаа. Тэр зүйлүүдийг л хийхэд улс орныхоо одоо хөгжил дэвшилд их сургуулиуд яаж одоо хувь нэмэр оруулах. За яг хөө сайн мэрэгжилтэй, чанартай боловсрол эзэмшсэн мэрэгжилтэй бэлдэж нэг энэ бол уламжилт одоо хэлбэр. За хоёр дахь нь бол тэр инновац. Одоо жинхэнэ улс орныхоо эдийн засгийн тухайн хүчит одоо зайлшгүй тулгараад байгаа асуудлыг шийдэх ёстой. Энэ замаа яаж барих вэ? Монголын одоо хүүтэн энэ цаг агаартай нөхцөлд ямар одоо зам нь илүү ашигтай байх вэ? Эсвэл одоо энэ цахилгаан эрчим хүчний нөөцийг яаж одоо оновчтой одоо хэрэглэх вэ? Их тал энэ талаар бол маш олон жилийн янз бүрийн судалгаа хийгээл байгаа боловч яг одоо амьдрал дээр тэр үр дүнгээ өгөөд нүдэнд харагдсан юм бол байхгүй шүү дээ. Үр дүнгээ өгч байгаа зүйл байлаа ч гэсэн тэрийг олон түмэнд таниулж чадахгүй. Яг үнэ. Тийм учраас бид нэр иймэрхүү одоо хөдөө орон нутгийн амьдрал бас өөр болж байна. Мал аж ахуйг одоо сайжруулах тал дээр ядахтаа одоо энэ мал махаа бэлтгэхдээ яаж одоо орчин үеийн технологиор бэлтэх вэ? Янз бүрийн юм бас үлийн үед яриад байна. Монгол мах чи ямар болцсон юм. Гэх мэтлэн ийм бодиттой ямаараа бид нэр судалгаагаа хийх ёстой тийм. Яг уу зарим эрдэмтэн багш нар ялангуяа гадаадтай холбоотой улсууд тэр гадаадын багш нар лабораториудаа тэн дээр бол бас одоо өндөр түвшний арай өөр түвшний судалгаа хийж иж болно л доо. Тэгээ тэрийг бол үгүйсгэж болохгүй, тэрийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө Монголынхаа тий өөрийнхөө сургуулийн одоо судалгааны ажил гэдэг нь
Монголынхаа одоо өнөөдрийн тулгамж байгаа эдийн засаг, нийгмийн асуудал тулгарч байгаа тэр асуудал руу одоо шийтгэж чиглэж яг үнэ. за шийддэггүй махэд шийдвэрийн хэдэн хувилаар гаргаж Гаргаж байна. тэр хувилруудаас тэр улсууд нь өөрсдөө цаана хэрэглэгчийн сонголт хийгээд алийг авахын тэгээд цаашаа явах хэрэгтэй байхгүй юу? Нэг иймэрхүү зүйл рүү бид нэр их сургуулаа жоохон чиглүүлэхгүй бол Яг үнэ. зүгээр л нэг дэлхийн төвшин гэж нэг хоосон юм ярьчихал тэгээд нэг гадаадад нэг хэдэн юм хэвлүүлснээр одоо тэр тоогоор бол дэлхийн төвшин гэж яриад иж болохгүй. Бид нэр Монголынхаа эдийн засгийн нийгмийн асуудлыг шийдэж чадчихвэл аяндаа тэр чинь дэлхийн төвшөнд хүрч байгаа. Яг үнэ. Бид нэр тэрийг л одоо ойлгох хэрэгтэй. Яг үнэ. Энэс хий хоосон юм бол бид нэр одоо зориг тавиад хэн хэнийг уураад одоо тэгж явж болохгүй гэж би бодож байна. За манай сургуулийн хувьд бол бас нэг сайхан одоо 12 давхар ингээд технологи дамжуулах төвийн томоохон шинэ юм байгууламжтай болсон. За тэгээ гадаад орнуудын яг энэ инновацийн тогтолцоо нөгөө механизм ялангуяа их сургуулиудын дэргэд одоо энэ инновацийг дэмжих та түрүү хэлсэн нөгөө дид үтс гэж тийм ээ эрдэмтэд судлаачид мэдлэгээ дамжуулах яг тэр одоо практикт үйлдвэрлэлд хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлдэг тэр дид үтсийн механизмыг бүрдүүлэхэд одоо их сургуулиуд бас нэлээд ялангуяа гадны сургуулиуд технологи дамжуулах төвийнхаа дэргэд одоо бизнес инкубаторууд байгуулсан. Тэнд мэрэгжлийн хүмүүс нь одоо менежерүүд нь ажиллаж идэг тийм ээ оюуны өмчийн одоо тэр асуудал хариуцсан менежерүүд гэрэмэрээ хийдэг хуульчид энтергээд ажиллаж идэг ийм дид үтс байгаад байна л да. Тэгэхээр манай сургуулиудын хувьд болохоор яг энэ тал руугаа нэг жоохон учир дутагдaltaй яваад байгаа л да. Тэгэхээр энэ одоо яг тэр дид үтсийг бүрдүүлэх инкубаторуудыг яг жинхэнэ утгаар нь ажилуулах тэр бойжуулах тийм ээ эдээ санаа тэр мэдлэг технологиг бойжуулах энэ механизмыг одоо манай швтисийн дэргэд жишээлхэнд бүрдүүлэх юм бол бүрдүүлвэл одоо ямар арга зам байна гэж та харж байгаа вэ? Тэгээ манайхан ингэдгийн дэд үтс гэж ярихаар манайхан бол материалыг юм боддог байхгүй юу? Өрөөч юм уу те? Нэг байр, шинэ байшин барьчвал одоо инновац сайхан хөгжиж байна. Эсвэл нэг хектар лаборатори байгуулжвал одоо инновацийг ер нь маргааш л бий хөгжүүлчихнэ гэж ярьдаг. Өнөөдөр Монголд бол судалгааны тийм лабораториуд бол өндөр түвшний лабораториуд зөндөө олон байна. Лабораторийг байгуулад өгчхөр нөгөө яриад исэн улсууд маань алга болчихдог. Тэн дээр ажилтдаг хүн байхгүй олддоггүй. Тэгэхээр бид нэг жоохон ингэж нэг өөр юмар ингэж өөрийнхөө проблемыг хаадаг тэрийгэ болох хэрэгтэй байхгүй. Тэрий чинь нэлээд одоо төлөвлөгөөтэй бодож за лаборатори байгуулна гэвэл хэн ажиллах юм? Тэр хүнээ яаж бэлдэх юм гэдэг. Сая энэ ковидын 2 жилд бол юу харагдав гэхээр дэлхийн нийтээр одоо энэ айхтар том байр айхтар том юм одоо өрөө таслага тэр юмнаас ч татгалзаж эхэлсэн. Хатууд идвэцсэн. Тий хатууд идвэцсэн яг үнэ. Тэрний чинь одоо маш их зардалтай байна гэдгийг ерөнхийдөө дэлхийн нийтээр ойлгоод яг үнэ. Миний хэлдэг тэр оюуны өмчийн хамгаалалт гэдэг юм эрх зүйн хамгаалалт тэр юм руугаа их анхаарч одоо хүн бол гэрээсээ ажиллаж болох юм байна. Хүн одоо онлайн одоо зөөлөнд идэвхс гэж яриад байгаа тийм ээ. Одоо ер нь бол онлайнаар ажиллах хэлбэр бол ер нь бидний цаашдаа явах зам юм байна. Нөгөө их сургуулийн кампус гэдэг юм уу одоо нэг биш байна. Дэлхийн төвчний сургууль болно гэж их шинэ газар байшин бариалаас нь одоо зарим улс орн бол татгалзаж эхэлж байна шүү дээ. Энэ ер нь ямар яг хөрөнгө мөнгө ихтэй газар бол тэрийг бол мэдээж мөнгөөрөө тэгээд зодоод барьж болно л доо тэрийг үгүйсэхгүй сайхан байшинтай бол бас орчин сайхан байна. Гэхдээ манайх одоо ямар вүлээ бид нар байгаа нөхцөл байдалтай тохируулаад одоо тэр илүү одоо сайхан одоо шинэ байшин гэх юм уу тийм юм гэхээсээ илүү одоо энэ ятгахтай энэ инновац ажилуулад эхлэх юм бол аяндаа тэр шинэ байшин барилга барих, кампус барих хөрөнгө ч гэсэн босоод ирэх байх л да. Тийм учраас бол тэр хөрөнгө юм уу тоног төхөөрөмжл нэг номерт биш. Хүнээ эхэлж бэлдэж. Хүний үйл ажиллагаа. Эрх зүйн орчноо бэлдэж. Оюуны өмчийн асуудлыг шийдэж өгөөд ингээд одоо хэлэх хэрэгтэй байна. Бид нар жоохон буруу талаас нь хэлээд байна шүү. Материалын юм руу гадаад явж ууж 1000 мөнгө байгаад 1000 технологи байгаад хүн байхгүй бол ер нь яах. Тэр үсвэл хүн номер 1 байхгүй миний бодлоор бол. Тэгээд
нэг гэдэг явсараа зөв юмараа явж байна л да. Хүн рүү орж байна. Одоо хүн гэдэг маш чухал болчиход байна л да. Одоо ялангуяа элсэлт болох гэж байна. Манай шүтээс одоо маш олон мэрэгжлүүдээр өөрсдийнхөө одоо маркетинг хэлбэрээр одоо элсэлт татах аргыг ажлыг зохион байгуулж байна. За нийтэд ингээл одоо юу гэдгийг за одоо IT, уул уурхай, хууль, баярлаг гээл одоо ингээл нэг хитгэн мэддэг нэг цөөхөн суур үдэд үтцийн салбаруудыг л хүүхдүүд ингээд мэдээд байдаг. Нарийн мэрэгжлийн маш сайхан одоо мэрэгжлүүд ялангуяа та түрүү хэллээ. Монгол орны яг ингээд үндсэн нөөц харьцангуй даваа тал болсон тий мал аж ахуй зөвлөлтэй баялаг байна. Энд одоо энийг одоо түүхий эдийг баялаг болгох ийм инженер техникийн ажилтнууд хомсдод байна. Үйлдвэрээр маш их одоо эрэлтүүд байгаа гэдэг. Нөгөө хэлсэгч нар маань ховордоод тэр анги сонгодоггүй тий. Зарим одоо курсууд оюутангүй боллоо шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тухайн салбар мэрэгжлийн онцлогоос хамааруулаад оюутнуудыг одоо нөгөө төр засгаас гоох болох гэдэг. Гэхдээ тэр биш нөгөө төрийн бос байгууллагууд төсөл хөтөлбөрүүд энэ иргэд нөгөө төгсөгч нарыг ажлын байранд авдаг үйлдвэрлэгч нар маань хамтраад одоо тэтгэлэгтэй болгох, бүрэн тэтгэлэгтэй болгох гэдэг юм уу? Тодорхой сурлагын чанараас нь хамааруулаад бас нэг тийм шатлалтаа тэтгэлэгтэй болгох ийм заашгүй хэрэгцээ байна уу гэж хараад байна. За ер нь одоо энэ элсэгчдийг татах ямар одоо арга механизм хамгийн оновчтой одоо энэ цаг үед ер нь одоо эд хэдэн санаа гарчлаа надаас. Нэгдүгээрт бол манай Монголын боловсролд бол боловсролын философи байхгүй. Тийм учраас бол монголчууд бид нэр яадаг вэхээр боловсролоороо их тоглодог. Яг л тийм байна тий. Боловсролын салбарт одоо байгаа сайхан юмнуудаа устгадаг. Гитэмс гээд сайхан сургууль байсан тэрийг устгаа хийсэн. Гитэмсийг төгссөн өчнөн залуучууд одоо гадаадын одоо том компаниуд ажиллаж байна. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Хүн болгон дэрлүү татагддаг байсан тэр сургууль. Өнөөдөр хаана байна вэ? Дунд сургуулийн хичээлийн төлөвлөгөөнд одоо байсан Монголынхаа уламжлалтай уран зохиолч гэдэг юм уу? Тэр хичээлүүдийг нэгтгэх ч юм уу монгол хэлний тэрэг эсвэл цагийг багасгах ч юм уу. Ингээл дураараа загнадаг байхгүй. Тэгтэл Монголд бол тэр Монголын одоо боловсролын философи гэдэг юмыг бол одоо бүгдээрээ хэлэлцээж Монгол хүний одоо боловсролын философи гэж юу байх юм? Ер нь бид нэр тэр философио тогтоочвол тэр философио хамгаалах хэрэгтэй. Баримтлал явуулах гэсэн үг тийм ээ. Хууль ч гэсэн тэрийгэ тусгаад явуулна. Тэр бол тэгээд ерөөс хинч одоо хурц болдоггүй. Ингээд мандин зүйл байх хэрэгтэй. Зарим улсууд бол бүр улаан цайм ингэж юу яасан ш тунхилсан ш. Хэрвээ манай улсын боловсролын салбарт гадаадын ямар нэгэн чанар муутай зүйлийг ингээд тулгах юм бол дайн зарлж байна гэж үзэн гэж. Тэгж хүртэл байна ш. Тийм учраас бид нар бас энэ дээр бодох ёстой юм. За хоёрдугаарт нь ер нь яг инженерийн чиглэлийн сургалтын явал яаж оюутнуудыг татах вэ гэж юм л. Нэгдүгээр сургууль өөрөө сайн байх хэрэгтэй. Нэр төртэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь ер нь дунд сургуульд бол STEAM гэж хичээл байдаг шүү дээ. Тэр хичээлийн сургалтыг бол маш сайжруулах хэрэгтэй. Тэгтээ тэр нь бол нэг одоо бидний одоо үзчихсэн физик, хими хичээлийн нэг томьёо заагаал ингээ орох биш. Тэр хичээлүүдээ бүр амьдралтай зааж хэрэгтэй. Өнөөдөр ЮНЕСКО ирээдүйн боловсрол гэдэг тайлан өнгөрсөн 11 сард гаргасан. Тэр тайлан дээр юу хэлж ийнэ вэхээр дунд сургуулийн хүүхдүүдийг бид нэр энэ сургалтын хөтөлбөрөөр ингээ хайрцаглаад байна. Энэ хайрцаглаж байгаа юм аа жоохон бодохгүй болохгүй. Ангид ингэж суулгачаад дэлгэцэн дээр гоё өнгөтэй зураг харуулад, видео харуулад, байгаль гэж юм, цэцэг гэж юм гэж энэ өгч байгаа мэдлэгч нь бол биш байна. Тэр хүүхэд амьдрал дээр гараад цэцгээ барьж үзээд, татгуулаад, ингээд үнэрлээд бодит орчин. Тэгээд өөртөө тэр мэдлэгээ одоо жинхэнэ өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй мэдлэгтэй болдгийм байна. Тийм учраас бид нэр энийг одоо анхаарах ёстой. Энэ дээр үл тэр STEAM гэдэг хичээл маш чухал. За хоёр дахь нь болохоор бол улс орнуудын хувьд бол шинжилгээ ухаан технологи инновацийн бодлого гэж ярьдаг байсан.
За Монголын шинжилгээ ухааны технологийн инновацийн одоо мастер төлөвлөгөө гэж гараад 20 онд дууссан баг. Тэгвэл өнөөдөр шинжилгээ ухаан, инженеринг, технологи, инновац гэдэг болсон. И үсэг Нэмсэн яг үнэ. СЭТИ гэж. СЭТИ, Тэр юуг инженерийн одоо боловсрал гэдэг нь тийм өндөр түвшинд авч тавьж. Тэгэхээр инженерүүдийг одоо үнэлэх, мэрэгжлийн инженерүүдийн зэрэг дэвийг олгох, мэрэгжлийн инженерүүдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, энэ дээр их сургуулийн одоо оролцоо гэдэг улам гүнзгий болгох гэдэг ийм зүйлүүдийг бид нэлээд одоо нухацтай авч үзэж бас энийг нэг өнгөцгөн байдлаар ингээд нэг ялгуурчлан гэсэн чинь ялгуур аргаар шийдэх биш. Улс орныхаа эрх ашигын үүднээс энэ эдгээр асуудлыг их зөв тавьж, улам сайжруулж ингэж шийдэж чадвал инженерүүдийн холбооч нь эргээд их сургуулаа дэмжин. Их сургууль нь цаашлаад инженерийнхээ холбоог дэмжих. Ийм нөхцөл бий болох байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр анхаарах хэрэгтэй. Ингэснээрээ бол юм нийт хүмүүсийн дунд ялангуяа одоо дунд сургуулийн сурагчдын дунд бол инженерийн одоо боловсролын талаарх ойлголт бол арай өөр төвшөнд гарах юм. Ялангуяа одоо энэ аж үйлдвэрийн 4-р улсгалын үед ийм л оюун их хөгжиж байгаа энэ үед бол энэ инженерийн боловсрол гэдэг бол хүн болгонд бол тодорхой хэмжээгээр л байх ёстой болж байна л да. Угаасаа гарцаагүй юм шүү. Одоо энэ улс орнуудын жишгээр одоо тэгэхэд дандаа технократууд удирдах байна гэж. Дан инженерүүд эрдэмтэд одоо байна энэ одоо төрийн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь тийм ээ. Финландийн бас засгийн газар гэтэл дан бас яг мэрэгжлийн хүмүүс, инженерүүд бас эрдэмтэд нийлүүлэлхүү оролцсон. Яг бизнес хийжсэн улсуудын дээр худалдааныхаа ямыг хийдэг юм ингээд чаддгаараа төрүүлж ингэж явж байгаа систем их зөв ядах шиг байна л да. Ер нь тэгэхээр инженерийн одоо их сургууль тийм учраас одоо бид нар өөрсдөө энэ дээр бас заавал засаг төрөг харахгүйгээр өөрсдөө манлайлагч байх хэрэгтэй байна тий. За дээр нь багшаа энэ за дээд боловсрал гэдэг бид нар одоо өөрсдөө бэлтгэдэг сургуулийн улсууд. Энэ мэрэгжлийн боловсролын одоо сургалтыг дээд сургуулийн нэгтэй сургуулийн чирж явах хэрэгтэй юм уу? Эсвэл тусдаа зэрэгцээд одоо хөгжүүлэх хэрэгтэй юу? Яг одоо баахан одоо манайхны нэг шуурдаг нэг юм юу штэ гайжиг гэдэг юм уу? Бүгд л одоо дээд боловсролтой болох хэрэгтэй юм шиг ацгийнхэн ч гэсэн тийм хандлагатай. Хүүхдүүд ч гэсэн манай ангийн хүүхдгээс орчлоо одоо би сургууль орох ямар ч хамаагүй сургууль ямар ч хамаагүй хөлөөр орчингуудаа өө энэ сонирхолгүй байна боли буцыг аль ингээл иймэрхүү хөдөлгөөн асар их байна манай дээр. Тэрний оронд яг мэрэгжлийн ажилчин бэлтгэх энэ сургалтыг маш сайн төлхөө хөгжүүлээ. Тэнд одоо авах яг тэтгэлэг байна л да. Гэхдээ тэрийг илүү үйлдвэртэйгээ уйж өгөх юм дутагтаад байна уу чараад байгаа. Саяхан одоо боловсролын яамны 122 дугаар тогтоол гарсан байна. Би өөр биеэрнүү дээр үзлээ. Тэрэн дээр энэ мэрэгжлийн боловсролын сургуульд одоо коллеж сурч байгаа хүүхдүүдийг үйлдвэрт ажиллах нөхцөлийг хоригдсон байх. Хэрвээ нийгмийн даатгал төлөвлөж байгаа бол тэр тэтгэлгийг өгөхгүй гэнэ гэж санагдаж байна. Гэхдээ энэ ч одоо юу гэсэн үг гэж ажил хийлэхгүй байх одоо талаас нь одоо ингээд зохицуулаад байгаа юм уу хаашаа ингээд. Тэгээ иймэрхүү юм одоо булчингүй шийдвэрүүд гарах юм л да. Тэр энэ дээр би мэрэгжлийн боловсролын талаар илүү төлхөө анхаарах нь бас зөв юм болов уу? Зэрэгцээд тийм ээ. Ихтэй сургуулийнхаа одоо инженер техникийн мэрэгчлэнүүд бэлтгэхийн зэрэгцээ. За нэгэнтээ инновацийн тухай ярьж байгаа юм чинь инновацийн одоо экосистемийн нэг чухал одоо хэсэг бол энэ мэрэгжлийн боловсралтай гараараа ажиллаж байгаа байхгүй юу. Тийм учраас тэр улсууд ч нь бол энэ инновацийг хэрэгжүүлэхэд бол хамгийн одоо их чухал үүрэгтэй улсууд гардаж хэлүүд тий. Тэр улсуудын юм. Тэгэхээр инновацийн бодлогын хүрээнд бас энэ мэрэгжлийн боловсролын асуудлыг жоохон харах хэрэгтэй юм л да. Тэрнээс бид нэр бол яг боловсролын яамдаа энийг сая авсан гэж байна. Мэрэгжлийн боловсролоо одоо бусад боловсролын үе шатуудтайгаа ингэж ойртуулдаг нь бол нэгдүгээр зөв. Гэхдээ мэрэгжлийн боловсролын зүгээр нэг сургууль гэдэг маягаар одоо хуучнаараа үздэг. Тэр тусмаа одоо хамгийн одоо сурлага муутай ч юм уу хүмүүсийн юу гэж ингэж үздэг тэр үзэл санааг бол ер нь бүрэн арилгах хэрэгтэй л дээ. Тийм учраас ер нь мэрэгжлийн боловсролын сургуулиудыг их өөдөн татах нэг чухал асуудал бол энэ үйлдвэрийн газрууд маань өөрсдийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж
Тэгээд тэр мэрэгжлийн боловсролын сургуулиудтай их хамтарч ойртож ажиллаж яг үнэ. ажиллах хэрэгтэй. Ихтэй сургуулиуд бол мэрэгжлийн боловсролын сургуульд бол одоо тэр орчин үеийн мэдлэг технологийн талын мэдлгүүдийг одоо тэнд хүргэх тал дээр нь дэмжлэг үзүүлж ингэж ажиллах ёстой л да. Тэгэхээр бид нэр хин хаана юугаа хийх үү, ямар үүрэгтэй гэдгийг их тодорхой болгож тэгээд ингээд тодруулаад өгөх юм бол энэ инновац гэдэг юм чинь бол хэрэгжих бас бүрэн нөхцөл бүрдэх юм аа. Тийм учраас мэрэгжлийн боловсрол гэдэг нь ер нь бол тэр ажилчдын нийгмийн одоо статус ямар төвшөнд тэр ямар төвшөнд гарч ирнэ үү? Тэрнээс хамаарч тэр салбар тэр төвшингийн сургалтын одоо ерөнхий үнэлгээ бол өөр болно л да. Тэгэхээр дэлхийн нийтээр бол ер нь мэрэгжлийн боловсрол ялангуяа энэ скил гэж яриад байгаа ур чадварын сургалт гэдэг тийм маягаар ярьж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн сургууль гэдгийг бол энэ ур чадварын сургууль. Энэ хүнд ур чадвар тодорхой чиглэлээр яг үнэ. Одоо ур чадвартай гагнуурчин болж болно. Ур чадвартай гагнуурчин хүн бол ямар ч инженерээс өндөр цалин авч байгаа шүү дээ. Тэр бол улсад бол. Харин ур чадвартай одоо ягаад малчин хүн ч гэсэн ур чадвартай байж болно шүү дээ. Тэгээ тэр ур чадвартай гэхээр нэлээд өөр төвчний улсад ярьж байгаа. Тэгэхээр бид нэр ур чадвар олох асуудал ярьж байгаа. Тэгээ ур чадвартай болгоод залуучуудаа тэгээ урт нэг хэсгийн ур чадвартай хүн болгох юм бол одоо өөрийнхөө амьдрал ахуйгаа бол аваад явж байгаа. Тэр хэмжээнд очино. Тэгээ хараад байхад бол сүүлийн үед бол манайд бол үйлдвэрлэлийн чиглэлд бол бас их дэвшил гарч байна л да. Ялангуяа энэ сав баглаавад л их сайжирч байгаа юм байна. Янз бүрийн одоо бас жижиг үйлдвэрүүд бол их айтайхан хөгжиж эхэлж байна. Тэрийгээ одоо тэр үйлдвэр зөвхөн байгуулсан нэг хэдхэн хүний өрөөндөл яваад байвал цаашаа их явцгүй болж байна. Тийм учраас тийм үйлдвэрүүд дээр энэ мэрэгжлийн сургуулиудын сурагчдыг сургуулийн холбогдох мэрэгжлийн оюутнуудыг дадлага дуршлага хийлгдэг одоо ажилуулдаг нэг тиймэрхүү системүүдийг бий болгох эрх зүйн үндсийг бол бий болгох зүйтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа гэж. Тэгээ өнгөрсөн жил бидний хувьд бас нөгөө оюутлын салбарын EDB-ийн шугаар нэлээд том судалгаа хийсэн л дээ. Манай ШТС-ийн эрдэмтэд, Сойсын эрдэмтдтэй хамтраад баг ажиллаад тэгээ хөдөө орон нутгаар яваад нөгөө үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзч ярилцаж нэлээд тийм томхон судалгаа хийсэн. Тэгээ тэр яг мэрэгжлийн боловсролын асуудал шууд хөндөгцсөн. Яг бол нэг оюутлчид одоо мэрэгжлийн хүмүүс олдохгүй болцсон. Гэтэл яг тухайн орон нутгад нь байж байгаа мэсвэтэд нь бол одоо тэр ангид байгаад байдаг хүмүүс сураад байдаг. Тэгээд одоо юу гэдгийг нэг 30 хүүхэдтэй анги байлаа гэхэд тэр 200 мянган төгрөгнийх нь тэтгэлэгт болоод за нэг бараг 80% нь 10 20 орчим хувь яг жинхэнэ ажиллах гэж сурж ийн гэж байгаа байхгүй. Бусд нь тэгээд нэг тийм төр зур нэг тэтгэлэг авах гэж сураад тэгээ ахиж тэр салбартаа ерөөсөө ажиллахгүй төгсөж байна. Тэгээ ийм гап үүссэн. Тэгээд яхаа үйлдвэр эрхлэгчд бол ямар санал биднэрт бас уламжилж өгөөч тайлын интернет тусгаач гэдээсэн хэрэг тэр 200 мянгаыг зүгээр тэр хүнд өгж явахаар одоо тэр ажил олгогчд нь өгөөч. Тэртээ тэргүй мэрэгжлийн боловсролын сургалт бол тэртээ тэргүй 2 жилийн яг л ур чадвар олгож байгаа. Их сургууль 4 жил сурж байгаатай ажил биш юм чинь. Шууд нөгөө ажил олгогчтой холбоод тэгээ хамтраад тэгээд ажил олгогчд нь баг тэр тэтгэлгийнхэн тодорхой хувийг өгөөд тэнд очиж ажиллахаар нь тэрийг өгдөг ч юм уу. Ийм зохицуулт хийж болдгоо юм бахта. Тэгэхгүй бол ингээд тэр мөнгө шалт дэмий ингээд нэг 2 жил зүгээр байж хахаар хөдөө эцэх нь бараг тэр сургалт өгчөө тэр хүүхдүүдээ дараа нь ерөөсөө тэр мэрэгчлэр ажиллахгүй ингээд шал дэмий мөнгө нь бол үр дүнгүй байгаад байна гэсэн тийм одоо асуудлуудыг бол үйлдвэр эрхлэгчид ялангуяа маш их тавьж исэн л да. Тэгэхээр яг энэ бол нөгөө зохицуулт маань бас ингээд яг байгаа онохгүй тий зүг болж чадахгүй хэдийгээр одоо хүнд тэтгэлэг олгоод сургаад байгаа нэг зөв юм шиг боловч нөгөө талдаа бол хэрэгжиж байгаа механизмынхаа хувьд бол ийм болчиход байна гэдэг ийм бас нэлээ их харагдаад байсан л да. Тий. За орчин үеийн нейросайенсийн одоо үр дүнд бол юу гарч ирсэн гэхээр хүний тэр сониут зан гэдгийг их дэмжиж байгаа. Хүн сонирхоогүй юмд ингээд хүчээр харуулад эзэж яг амжилт төрөх. Яг үнэ. Тийм учраас бол бусдын өмнөөс хүчээр шийдэх гэсэн тийм арга тийм журам дүрэн бүл ерөөсөө үйлчлэхгүй гэсэн бодлоготой байна тийм. Учраас бид нар бол ер нь
орчин үед бол ер нь хүүхдийг багаас нь тэр сониуц сангийн одоо дэмжих Дарлаг шиг те яг үнэ мохоолгүй шиг те. тэрийг их мохоож байна л да эцэг эхчүүдээ ингээд юм асууж чи яасан ядаргаад яасан их юм асуудаг гэл эсвэл дараа болъё гэл тэгээ дараа нь тэрийг мартаж. Тийм учраас бол энэ хүүхдийн сониуц сан гэдэг бол маш их айхтар зүйл. Энэ дээр бол манай эцэг эхчүүд одоо багш сургууль хүмүүжүүлэгч нар ч гэсэн их Тэр ер нь бүтээлч байдлын их үндэс баг та тийм багш те. Тэр сониуц зам байна болов гэвэл те. сонирхсан зүйл дээр хүн сурсан ч бай, сураагүй ч бай Сонирхол яваад хүрээд яг хүрчдэг тийм биш зөндөө биш тийм. Тэр их сургууль төгссөн үү, төгсөхгүй ч байж байгаа. яг үнэ тий. Ганцхан жишээ хэлэхэд манай дизайны сургуульд байжгаад хувцсагэр нөгөөдгийн дизайн гэсэн хоёр ангид хуваад юм байна л хоёрдугаар. Гэсэн нөгөө дизайн талд нь орох, компьютерийн дизайн талд нь орох гэсэн чинь хувцсагэр руу хуваарлцсан ба. Тэгэхээр тэр хүүхэд гарчаад гэртээ 7 жил сураад гэртээ ш ерөөс хараачгүй баргалж одоо ингээд ярихад монголоор ч баргалж ярьж чадахгүй болсон ч хоо. Тийм хүүхэд би уулзсан. Тэр хүүхэд тэгээд одоо өөрийнхөө бүтээсэн тэр дизайн, компьютерийн дизайнаа интернетээр зараад амьдралаа аваад явчихсан. Тэгэхээр тэр сониуц сан гэдэг юм бол маш их чухал. Тийм учраас хүүхдийг одоо хүчээр бас ер нь бид нэр хүүхдийг залуучуудын нэг ингэж хуваадгаа болох хэрэгтэй. Энэ ерөөс юм ойлгодгүй энэ одоо жоохон тийм оцрогдсон хүүхд гэдэг ч юм уу. Хүүхэд болгоно төрөхтэй бол яг адилхан гараанаас гарч байгаа. Одоо сүүлийн үед энэ амьдралын нөхцөл байдал тэр юмнаас болж л өөр болж байгаа болохоос гэхдээ тэр хүүхдүүдийн хүн болгонд өөрийн гэсэн зорилго байна. Тэгэхээр бид нэг массаар нь сургаад ингээд дундажийг хараад явдаг. Энэ систем чинь болохоо байж байгаа шүү. Хүн болгонтой тулж ажиллаж, хүн болгоны онцлогийг олж, хүн болгоны тэр зүрхэнд байж байгаа тэр жижигэн дүлгийг нь асааж чадах юм бол тэр хүүхэд улс орондоо нэр хүндтэй, улс орондоо хэрэгтэй иргэн болно гэдэг. Энэ дээр бид нэр бол багш сургууль хүмүүжлэгч нар маш их одоо анхаарч ажиллах ёстой болж байгаа юм байна. Тэгээ сүүлийн үед бол нөгөө Z generation гэдээ маш их ярьж байгаа шүү дээ. Шал өөр болчлоо гэх тээ. 2000-ад оноос хойш төрсэн хүүхдүүд. Одоо Z generation-тэй яаж ажиллах вэ? Одоо тэр хүмүүсийг яаж ойлгох вэ? Одоо бидний оюутнууд чи Z generation-д байгаад шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр боловсролын чиг хандлага ямархуу юмнууд бас шинээр яригдж байна гэж. Яг ер нь бол үе үеийнхэн өөр өөрийн онцлогтой тий. Тийм учраас энэ сүүлийн үед гарч байгаа Z generation энэ хүүхдүүд бол нэгдүгээр тийм нэг юмдаар их удаан төвлөрдөггүй. Компьютер дээр одоо энэ гар утсан дээр мэдээлэл олохдоо маш хурдан болж байна. Одоо биднээс илүү хурдан болно. Эдний давуу талыг бид нэр мэдэх хэрэгтэй. Доголдож байгаа юм уу эсвэл эдний нэг дутагдaltaй тэр талыг бас сайн мэдчих хэрэгтэй. Тэгжээж бид нэр хүн болгонтой яаж харьцах вэ гэдэг стратеги тактика зөв хөгжүүлэн тийм ээ зөв сургал тийм байхгүй. Тэрнээс бид нэг хуучин шигээл ангид орчихвол тийм шүү дээ. Урд нь багшин зогсчихвол тэгэл одоо би ганцхан мэднэ гэж одоо нэг дунд сургууль 40 50 60 хүүхдтэй нөхцөлд бол бас боломж алгал та үнэндээ бол нэр бас тий. Маш олон. За багш тэгээд одоо эсэлт болж байна. Яг одоо шинээр 12 дугаар ингээд төгсөөд шинээр ихтэй сургууль, мэрэгжлийн одоо улс орны сургууль эсэх гэж байгаа оюутнуудад хандаад авчихсан та юу гэж хэлмээр байна? За оюутан залуучууд бол би юу гэж хэлэх вэхээр ер нь өөрийнхөө нэгдүгээр сонирхож байгаа сонирхлоо дагах хэрэгтэй. Тэр аав ээжийн зөвлөгөө ч юм уу, найз нөхдийн зөвлөгөөг бол хоёр дахь сонголтоо болгоор эхлээд бол өөрийнхөө сонирхсан зүйлээр одоо явахыг бодох хэрэгтэй гэж ингэж хэлмээр байна. Энэ бол шинжлэх ухааны хувьд батлагдаад хүний тарихны тухай мэдлэг бол маш их өргөн болж байгаа учраас бол ингээд шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан учраас энэ сонирхлоо их одоо харах хэрэгтэй. Хоёрдугаарт бол оюутан залууч юу тэр дунд сургуулийн хүүхдүүд бол бүгдээрээ адилхан. Нэг хүүхэд нь математик дээр илүү байж болно одоохонд. Гэхдээ чи жоохон хоцорч байвал чиний одоо авиас чинь өөр салбарт байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр өөрийгөө таних хэрэгтэй. Яг. За 3 дугаарт нь ер нь амьдралдаа бол бас алсын зорилго хүүхэд бол зорилготой байх хэрэгтэй. Би ер нь одоо энэ чиглэлээр ажиллаж ийм одоо мэргэжлийг эзэмсэн тэгээд тэргээр одоо тодорхой одоо
байр суурь эзэлсэн хүн болно гэсэн ийм зорилготой байх хэрэгтэй. Зорилго байхгүй зүгээр ингээд дунд нь Хөвөөд байх юм бол хөвөөд байвал тэр бол бас цаг алдна. Ийм хизээ нэгэн цагт толгойд нь орж ирээд за вижнэрийн зорилготой амьдрах ёстой байна гэсэн бодол бол орж ирдэг. Тийм учраас бол одооноос амьдралын зорилготой байх хэрэгтэй. Тэгээд одоо өөрийнхөө сонирхлоо дагах хэрэгтэй. Тэгээ ер нь 3 дахь нь бол би хэлж байна монголчууд бидний хувьд бол бас манай монгол хэлээр ярьдаг хүмүүс дэлхий дээр цөөхөн учраас дэлхийн соёл, дэлхийн одоо мэдлэг, шинжлэх ухааны технологийн төлөв одоо ололт амжилтаас оцрохгүй тулд бид нэр гадаад хэл сурах зайлшгүй шаардлага харамсалтай нь бидэнд бол тулгарч байна. Бид нэр англиар ярьдаг болж төрөөгүй учраас бид нэр монгол хэл бол сайхан хэл. Харин монгол хэлээ бол төгс эзэмших хэрэгтэй. Монгол хэлээ төгс эзэмшвэл гадаад хэл дээр яг л тэр хэмжээндээ сэтгэж, тэр хэмжээндээ бичиж чаддаг болно. Тэрнээс монголоор бичиж чадахгүй байхад гадаад хэл хичнээн сураад юм бичих гэхээр бас дутагдсан шүү. Тийм учраас монгол хэл өөрийнхөө соёл уламжлалаа мартаж болохгүй. Дэлхий дээр энд хаанч гараад хаанч ажилласан байсан гэсэн монгол хүн гэдгээрээ бахархаж явах хэрэгтэй. Тэгээд иймэрхүү л ерөнхий зүйлийг хэлээ. Тэрнээс одоо тэр сургуульд ороорой, энэ сургуульд ороорой гэсэн зүйлийг би хэлмээргүй байна. Сайхан зүйл. Ерөнхийдөө ийм зүйлүүдийг одоо хүүхэд болгон бас өөрөө дотроо бодоод өөрийнхөө одоо хэмжээнд одоо ойлгоод за бас аав ээжээсээ бас зөвлөгөө аваад ингээд явах юм бол хүүхэд залуучууд та бүхний өмнө бас гэрэлтэй ирээд хүлээж байгаа гэж би хэлмээр байна. За баярлалаа багш та. За баярлалаа. Ингээ бид эдийн цаг бас дуусч ийн хязгаарлагдмал. Тэгээд тантай цаг зав гаргаж сайхан саналуудаас олж ярилцсан багштай баярлалаа. Тэгээд таны цаашдын одоо ажил амьдралд сайн сайхан бүхний хүсэн өрөөё багш. За Ер нь бас багшд асуугаагүй үлдээсэн байж магадгүй бас хэлчмээр санагдсан байвал нэг дүгнэлт хэлэх. зүгээр. Зүгээр Баяр байхгүй юу? За баярлалаа. Баярлалаа багш та. За баярлалаа. За баярлалаа багш. Баярлалаа багш.